Өдрийн мэнд эрхэм үзэгчдээ нээлттэй яриа нэвтрүүлэг Eyes Global телевизийн сувгаар гарч толилуулж байна. Өнөөдрийн зоочноор Улаанбаатар дахь Русский домын тэргүүн Валерия Кирпикова хүрэлцэн ирсэн байна. Валерия Валерьевна, өдрийн мэнд. Добрый день, Батадалай. Өдрийн мэнд Батадалай, урьсанд баярлалаа. Би таны бүх асуултанд баяртайгаар хариулах болно. Таны байгууллагыг Улаанбаатар дахь Русский дом гэдэг. Хоёр дахь нэр нь Оросын соёл шинжлэх ухааны төв юм уу? Нет, вы не совсем Үгүй ээ. Яг ч бас тийм биш. Бид Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар юм. Улаанбаатар дахь Русский дом гэж нэрлэгддэг нь энэ бол албан бус нэр юм. РЦНК гэж нэр биш болоод байна уу да? РЦНК это, как говорится, такой пароль, потому что РЦНК гэдэг нь нэвтрэх нэртэй адил. Монголчууд биднийг тэр дундаа Ахмад үеийнхнийг зөвлөлт холбоот улсын шинжлэх ухаан соёлын ордон ДСНК, 40-од насны үеийнхэн Оросын шинжлэх ухаан соёлын төв. За түүнчлэн тэрхүү нэр барилгын дээр одоо ч гэсэн РЦНК гэж байсаар байна. 2021 оноос бид Улаанбаатар дахь Русский дом гэж нэрлэгдэх болсон. Россотрудничество агентлагийн хилийн чанд дахь бүх төлөөлөгчийн газрууд Русский дом гэж нэрлэгддэг болсон юм. Бээжин, Парис гэх мэт Русский дом хүмүүс өөрсдөд нь тохиромжтойгоор нэрлэдэг хэвээрээ байгаа. Так как кому удобно. Ойлголоо. Одоо бол андуурахгүй юм байна. Олон хүмүүс Русский дом гэж юу вэ гэж асуудаг. Бид РЦНК гэж хэлдэг. Гэхдээ хүн бүр энэ нэрээр шууд ойлгодог. Би таксиндийн зүйтэй нэг бус удаа таарч байсан. Бүх жолооч нар Русский дом гэж мэдгүй юм байна. Тэд мэдээж мэдэхгүй ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр нэрэнд маань дасах болно. Русский дом бол холбоон улсын байгууллага юм. Та төрийн ямар даавар биелүүлж байна вэ? Ну, наша главная миссия это Бидний гол зорилго бол Орос улсын дэлхийд дахинд үзүүлэх хүмүүнлэгийн нөлөө юм. Хүмүүнлэгийн нөлөөлөл нь Орос хэл, соёл шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үйл ажиллагаатай холбоотой бүх салбарыг сурталчлах явдал юм. нашего агентства. Всё понятно. А вот структурная составляющая Русский домын бүтцийн бүрэлдэхүүн хэсэг. Таны байгууллага Монгол улсын 21 аймаг төлөөлөлтэй юу? Ну, у нас мы филиалов нет. ДСНК социализмын үед байсан шиг манад салбар байхгүй. Харин 2016 оноос хойш бид боловсролын байгууллагуудын дэргэд Орос хэлний төвүүдийг түшиглэн нээлээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 19 аймаг 59 төв, аймагт 34, Улаанбаатарт 25 байгаа. 2023 оны сүүлээс эхлэн бид орон нутгуудад Орос хэлний нэмэлт боловсролын төвүүдийг нээж эхэлсэн юм. Россотрудничество агентлаг нь орчин үеийн эргономик тавилга, трансформатор, смарт зурагтаар тоноглож өгч, номын сангаар хангахад тусалсан. Ийм 4 төв байгаа. Төв аймаг 100 мод хотод хүмүүс сургууль лабораторийг, Завхан аймагт Улаастай хотод гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг түшиглэн, Дорнод аймагт Николай Гастеллогийн нэрэмжит 1-р сургуульчаа болсон хотод нэгдсэн. И 4-й центр функционирует на базе Русского дома в Улан-Баторе. Вот. Би таны байгууллагатай анх танилцахад Русский домын орчин тойрон дахь том газар нутаг байшингийн сүр жавхлан хараад гайхширсан. Барилгын зөвлөлтийн томхон далайстайгаар баригдаж мөн таних их том тайвануудтай Улаанбаатар дахь Русский дом Ази номхон далайн бүс нутагт томхон барилгад тооцдог байх. Ну и не только среди мы представлены. Тийм ээ, энэ үнэн. Манай Русский дом дэлхийн 71 оронд хилийн чандад 82 төлөөлөгчийн газартай. Тэгээд ч дэлхийн хэмжээнд Улаанбаатар дахь Русский дом том байшингийн нэгт тооцогддог. 1976 онд энэхүү барилгыг барьсан, өвөг дээдсийнхээ ачаар барьсан эрхчил бид 50 жилийн агаа тэмдэглэх болно. Ийм төвд ажиллаж байгаа нэр төрийн хэрэг бид социализмын үед бий болсон тэр сайхан уламжлалаа хадгалахыг хичээдэг. Еще в те далекие советские социалистические времена. Всё понятно. Барилга бол барилга. Гэхдээ Русский домын хамт олон ямар байдаг вэ? Тэнд ямар хүмүүс ажилладаг вэ? Хамт олон зөвхөн Оросын иргэд байна уу? Эсвэл Монголын иргэдийн төлөөлөлтэй байна уу? Тэдний тухай бидэнд ярина уу? Расскажите о нём. Да, конечно, ну дом. Энэхүү төв нь хичнээн хамгийн орчин үеийн технологиор тоноглогдсон, гой засварлагдсан хэдий ч тэнд ажилладаг хүмүүсгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Зөвхөн тэд сайхан сэтгэл нөхөрлөл бүтээлч уур амьсгалыг хадгалдаг хүмүүс юм. Манай хамт болон 29 үлээ. 29 человек. Нийтдээ та бүхэн ямар их том ажил гүйцэтгэдэг юм бэ? Би таныг 200 ажилтнтай гэж бодсон.
Вот когда-то расскажи по секрету. Нэгэн нууц дэлгий социализмын үед л гэхэд 80 гаруй хүн албан томилтоор хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр албан томилтоор томилогдсон 4 хүн би түр ажилчид гэж нэрлэдэг учраас бидний албан томилолт эхлэл бас төгсгөлтэй. 6 ажилтнаа Монгол улсын иргэн тэд Орос хэлтэй, зарим нь Оросын албаны улсын ихтэй сургуульд суралцж байсан. 19 хүн нь Монгол улсад байнга оршин суудаг Оросын албаны улсын иргэд байна. Тэдний олонх нь 4-5 үеэрээ энд төрж өссөн, зарим нь хувь заяагаа олоод Монгол руу нүүж ирсэн. Тухайлбал Оросын нэгэн ихтэй сургуульд хамт сурч байсан. Бидний үндсэн үйл ажиллагаа бол боловсрал. Жил бүр Монгол улсын 620 иргэн тэр дундаа эх орон нэгтнүүдээ Орос албаны улсын засгийн газрын тэтгэлгээр үн төлбөргүй сурахаар илгээдэг юм. Нийтдээ 100 гаруй жилийн хугацаанд Монголд зөвлөлт холбоотоос Оросын ихтэй сургууль төгссөн 70 мянган гаруй төгсөгчд бий. Платное обучение. Вот, конечно, мы тоже эту миссию выполняем очень активно. Но в одно время какое-то похолодание было в отношениях. Нэгэн үе Орос-Монголын харилцаанд хүндийрэх үе байсан. Гэсэн хэдий ч таны байгууллагын ачаар зарим харилцаа холбоо хэвээр үлдсэн. Таныг хишин их ажил хийж байгаа би гайхаж байна. Таны олон нийтийн сүлжиг харахад дүүрэн зарлал олон арга хэмжээ зохион байгуулдаг. Та үүнийг дүгнэж болно уу? Хагас жилийн хугацаанд юу төлөвлөж байсан юу хүдээсэн тухай гэх мэт. Удалось сделать, а что может быть еще планируется? Конечно, планов наших. Мэдээж их хэрэг бидэнд маш их төлөвлөгөө байна. Энэ жил хамгийн их цус урсгасан дайн дэлхийн 2 дугаар дайнд ялсан ялалтын 80 жилийн ойн баярын маш чухал жил юм. Энэ оныг Оросын албаны улсын ерөнхийлөгч эх орон хамгаалагчдын жил болгон зарласан. Монголын хувьд ч энэ бол маш чухал өдөр. Эцсийн эцэст бид энэ ялалтыг монголчуудтай хамтран байгуулсан. Тиймээс эхний хагас жилд ихэнх арга хэмжээг ялалтын 80 жилийн зориулсан. Брэдийн кино найруулагчдын бүтээсэн Фронт цэгмэд киноны нээлт болж халахын голыг ялалт агуу эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан Ахмад Дайчин эмээ нартай бид хүндэтгэл үзүүллээ. Мэдээж их хэрэг энэ бол бидний маш их цаг зарцуулсан ялалтын байсыг сэргээн босгох томоохон урлагийн төсөл юм. Төсөл 5 дугаар сарын 10-нд Русский домын талбай дээр болсон бөгөөд тааж бас үнд оролцсон баха. Бидэнд Монгол Орос гээд бүх түншүүд маань тусалсан. Ретро машинууд байлаа. Монгол кино компанид баярлалаа. Түүнчлэн 40-од оны загварын шоу Хээрийн галтойгоо гээд олон сонирхолтой цэгүүд байсан. Бүгд бидэнд тусалсан. Цаг алдахгүй тулд би бүх түншүүдийг дурдахгүй ч гэлээ оролцсон бүх хүмүүст мэхийн ёслож байна. Энэ өдөр манай түнш болох Союз Восток компанид баярлалаа. Салют буудуулснаар арга хэмжээ маань өндөрлсөн. Энэ өдрийг монголчууд, орсууд бүгдээрээ эв нэгдэл найрамдалтайгаар тэмдэглэсэн жинхэнэ ялалтын өдөр болж хувирсан. Ийм өчид та бид хоёр ахан дүүс гэдэг ямар дотн болохыг мэдэрдэг. Мөн энэ баярт Оросын шинжлэх ухааны соёлын төвийн манай бүтээлч хамт олон мэдээж оролцсон. Монголын сурагчдын оролцсон орон нутгийн болон Оросын олон төсөл хөтөлбөрүүд байсан юм. Ялалтын диктант аян, ялалтын цуурай, 3 дугаар сургуулийн сурагчид Синик Платочк дуун дээр вальс бүжиглэж, Новосибирскээс дуу бас тулалдсан арга хэмжээ. Бид зөвхөн өөрсдийн арга хэмжээг зохион байгуулаад зогсохгүй, Оросын албаны улсын нутаг дэвсгэрт хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээнд нэгддэг юм. Манай сургуулийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох уран сэтгэгч урам зориг өдрөө төсөл маань мөн амжилттай болж өнгөрлөө. Оросын албаны улсын 12 ихтэй сургууль Монголд хүрэлцэн ирж, мастер сургуулиуд интерактив тэмцээн квест хийж, Монголын сургуулийн сурагчид Оросын ихтэй сургуулийн оюутан болсноор ирээдүйн мэргэжлээр суралцах боломжтой болсон. Сүхбаатарын талбайд Москвагийн Солженицыны нэрэмжит Хэлийн чанд дахь Оросын өргөө, Оросын яруу найрагч Донбассын дуу хоолой Анна Ревякина, Приморье Оросын зохиолчдын эвлийн өргөн бүрэлдэхүүн оролцож 3 өдрийн турш болсон номын үзэсгэлэн байлаа. Энэ бүх үйл ажиллагаанууд Оросын албаны улсын талаар төдийлөн сайн мэддэггүй монголын залуучуудыг Орос оронтой, за мөн Оросын залуучуудад Монголын талаар таниулахад тусалдаг юм. Тэдний хувьд орчин үеийн Монгол гэж юу вэ? Тиймээс соёл хоорондын харилцаанд чиглэсэн ийм төслүүд манай улсын харилцаанд ихээхэн ач холбогдолтой юм. Зөвхөн Русский дом юу хийдэг вэ гэдэг биш. Монголын талаас санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээнд бид оролцдог. Привлекать к участию в различных мероприятиях. Не только в нашем русском доме, но и то, что проводит монгольская сторона. Вы все-таки федеральное учреждение, Да, и как да. бы предполагается, что вы... Орон нутаг хоорондын харилцааны цар хүрээ. Я удивляюсь у вас... Өөрөөр хэлбэл Оросын янз бүрийн бүс нутгийн Русский дом төлөөлж байгаад би гайхаж байна. Та алигийн онцмор байна вэ?
Но особенно я хочу, конечно, отметить республику. Монгол улстай хамгийн ойрын хөрш Бурайд улсыг онцгойлон дурдмаар байна. Энэхүү бүгд найрамдах улс ялангуяа соёлын салбарт ихээхэн зүйлийг хийж байгаа. Тэгээд ч манай талбайд 2 жилийн өмнө гайхалтай үзүүлбэр үзүүлж мастер сургалтуудыг явуулж түнчлэн Бурайд улсын бүх театрууд болон хүүхэлдэйн театр үлгэр жүжигийг тавьж тоглосон. Энэ жил бид Бестужовын нэрэмжит Оросын театрын тоглолт болохоос гадна 3 жилийн өмнө бүр драмж мөн өөрийн тоглолтоор оролцож мэдээж энэ бол гайхалтай концертууд байсан. Бурайд Монголын урлагийн мастеруудтай хамтран Монгол улсын нийслэлийн соёлын төв ордонд томоохон тоглолтыг хийсэн. Мөн бид 5 дугаар сарын 9-ний өдрийг ийм баяр ёслолтойгоор тэмдэглэсэн. Бурайдыг онцгойлон тэмдэглэж байна. Боловсролын хувьд бид Улаанбаатар хот төдийгүй аймагуудад хамтарсан олон арга хэмжээг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил бид Төв аймагт хамтдаа өнгөрүүлж найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт Сибирийн нарсны суулгац дайрахтаа Бурайдын бүгд найрамдах улс Русский домын төсөлд хамтдаа оролцсон. Мөн Красноярскийн хязгаарыг дурдмаар байна. Тэр тусмаа Красноярск хот нь Улаанбаатар хоттой ах トゥ хот учраас тэд ч бас олон хамтарсан ажлыг хийдэг. Өчигдөрхөн Якутийн үндэсний Исаах баяр дууслаа. Үдсэглэнгийн нээлтэд Якутаас ирсэн сонирхогчдын хамт олон оролцсон. Участие и в открытии выставки, посвященной коню. 300 хүн Человек приехал, и вот вчера они нас... Тийм ээ, өчигдөр Русский домын тайзан дээр 300 хүн тоглолтоо толилуулсан. Якут мөн маш идэвхтэй боловсролын үзэсгэлэнт оролцдог бөгөөд жил бүр янз бүрийн хөтөлбөрүүдтэй хүрэлцэн ирдэг. Одоогоос 2 жилийн өмнө хийлчдийн гайхалтай хамтлаг авиаслаг бяцхан хүүхдүүд тоглосон наадам болж байсан. Тэнд зөвхөн бүс нутагтаа гэлтгүй бүх Орос даяар авиасныг бэлтгэдэг гайхалтай хөгжмийн сургууль байдаг. Алс орнын бүс нутаг нь манай соёлын хөтөлбөрийн тэргүүлэгчдийн нэг гэж хэлмээр байна. Гэхдээ Россотрудничество манай холбооны Русский дом агентлагийн нэг үүрэг бол бүс нутгуудтай хамтран ажиллах явдал юм. Олон улсын үйл ажиллагаа зөв чиглүүлэх нь бидний үүрэг юм. Мөн энэ тал дээр бид үргэлж туслахад бэлэн байдаг. Тиймээс олон бүс нутаг манад хүрэлцэн ирдэг. Тухайлбал Тува, Халмиг. Би олон бүс нутгийг нээж харах үед Калининград мууж гарч ирдэг. Гэхдээ зөвхөн төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг биш, хоёр орны хүүхдүүд, залуучууд бие биенийхээ талаар аль болох ихийг сурч мэдхийн тулд бодиттой ажил хийхийг хүсэж байна. Тиймээс би Төв Оросыг илүү идэвхтэй байж, Монгол улсыг үнэхээр орчин үеийн хурдацтай хөгжиж байгаа орн гэдгийг харахыг уриалж байна. Яг тэр социализмын үеийн бидний төсөөлж байсан шиг биш, харин тэр аврах том нийслэл болсон Улаанбаатар хот. Манай Оросын бүс нутгуудаас бүр илүү бүтээлч хамт олон ямар нэг төрлийн үйл ажиллагаа явуулж, тэдэнтэй илүү олон удаа уулзахыг хүсэж байна. Наших российских регионов тоже здесь видеть их почаще. Ну, надо отметить, что действительно Русский дом в Улан-Баторе стал... Улаанбаатар дахь Русский дом манай Оросын зүжигчид, бизнесмэнүүдийн трамплин болсныг тэмдэглэх нь зүйтэй болов. Харин нөгөө талаар та монголчуудын дунд насны төдөөгүй ирээдүй хойч үе, залуучууд хүүхдийн анхаарлыг татдаг газар мөн үү? Энэ тэмдэглэгдсэн цэг мөн үү? Для детей. Это рэперная точка или нет? Конечно, рэперная. Мэдээж хэрэг тэмдэглэгдсэн цэг зорилтод үзэгчдэд зориулж хийж байгаа гэж бодож байна. Эдгээр нь хүүхэд залуучууд юм. Манай төвд залуучууд бүх насны хүүхдүүд оролцдог 19 студ үйл ажиллагаагаа явуулж байна. Санкт-Петербургийн урлагийн академик төгсөгч чадварлаг, мэрэгжлийн өндөр түвшинд ажилладаг залуучуудын театр Про театр нь шилхүүнчиг жүжигээрээ энэхүү гол шагналыг гигэ муза хүртсэн зүгээр ч нэг биш гэдгийг энд онцлон тэмдэглэе. 2 жилийн турш 9-р сард залуус бие даасан театраар ажиллаж бүх наадамд оролцож шагнал хүртдэг. Тэд Оросд хэдэн наадамд хамт олноороо оролцож байсан тул Оросд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд яг л театрын ачаар залуучуудыг татдаг. Вампиловын Нуусны ан хамгийн сүүл тоглосон жүжигээс бид өөрсдийн гэсэн үзэгчтэй болцсныг олж харлаа. Энэ бол гайхалтай. Тэд Монголд шинэ театрын урлагийг сурталчилж байна. Оросын театрын шилдэг уламжлалыг манай Русский дом тайзнаа үзүүлж байна. На сцене тоже нашего Русского дома. Өсөж буй үеийнхэнд кириллицэ билүү сургууль байхаа. Их работает на 25 жилийн турш Русский домын талбайд кириллица баг сургууль ажиллалаа. 100 орчим хүүхэдтэй. Эдгээр нь орос хэл дээр баг боловсрал эзэмшдэг хүүхдүүд юм. Өөрөөр хэлбэл Оросын боловсролын стандартын дагуу сургадаг бөгөөд тус сургуулийг Монголын орос хэл уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгчөөр төгссөн төгсөгч удирддаг юм. Түүнээс гадна тэрээр Уралын холбооны их сургуулийн профессор. Энэ бол Максар багш юм. Тэр
өнөөдөр бол Гавьяат багш орос хэл соёлыг сурталчлах талаар их зүйлийг хийж яваа нэгэн. 6 дугаар сарын 6-нд бид орос хэлний өдрийг тэмдэглэж Пушкиний 21 шүлгийн шин төврөө толилууллаа. Энэ бол Монголын нэгэн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг тэгш яруу найрагчдын цуврал юм. Тэрээр сая цуглуулга танилцууллаа. Эдгээр нь монгол хэлний ховор орчуулагдж байсан шүлгүүд юм. Тиймээс бид ийм соёл хоорондын холбоогоор дамжуулан соёл орос хэлийг бүх талаар сурталчилж байна. Вот такие межкультурные связи. Вы уже несколько... Та Улаанбаатар дахь Русский домын захиралаар хэдэн жил ажиллаж байна. Үүнээс өмнө та бас энд ажиллаж байсан. Улаанбаатар дахь Русский дом таны хувьд ямар утгатай вэ? Таны хувийн амьдралд ямар орон зайг эзэлдэг вэ? Моя работа. Ну, я не знаю, конечно. Говорят, наверное, это... Русский дом бол миний амьдралын нэг хэсэг. Би тэнд маш их цаг зарцуулдаг. Би үйл ажиллагааны шин чиглэлийг хөгжүүлэхэд маш их цаг зарцуулдаг. Аль болох олон хүнийг татахыг хүсч, Монголын хүн бүр мэдэж манай Русский домд хүрэлцэн ирэхийг хүсэж байна. Одоо хамгийн чухал зүйл бол үзэгчдийг татах явдал юм. Она настолько сейчас... Избалован. Эрхэлсэн. Не то слово. А потом все же... Гэхдээ зочид гэртээ суух дуртай байдаг. Заримдаа хүмүүс арга хэмжээнд цагтаа очиж чаддаггүй шүү дээ. Зам дээр хэдэн цагийн турш төвжрэл үүсэн гэж төсөөлөхэд зүгээр л явахыг хүсдэггүй гэдгийг бид эднээс олон удаа сонсож байсан. Тэгээд ч дандаа явган явж болохгүй Улаанбаатар хот өргөжөж том болсон. Хуучин үеийн шигээ Русский дом руу алхаж очиж чадхааргүй болжээ. Арга хэмжээ болгондоо зочдыг цуглуулахыг хичээж байна. Саяхан бид Москвагийн улсын их сургуулийн 270 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ жил бид Москвагийн улсын их сургуулийн төгсөгч Монгол залуусыг цуглуулж эрдэм шинжилгээ практикийн баг хурлыг хийлээ. 600 орчим төгсөгч байдаг юм билээ. Их порядка 600 здесь. Да. Да. Ну, Валерия Валерьевна. Да. Валерий Валерьевна манай хөтөлбөр харамсалтай ууш байна. Би тантай өдөржин ярихад бэлэн байна. Харин Монгол улсын эргээд Улаанбаатарчууд хандан хэлэх үг дамжуулно. Та энэ камерт дараах үгсийг хэлэх болно. Можно сделать. Дорогие зрители, я очень рада была сегодня рассказать о... Хэрхэн үзэгчтэй өнөөдөр та бүхэнд Русский домын тухай ярихдаа би маш их баяртай байлаа. Ярих зүйл их байна. Мэдээжийн хэрэг бид 6 дугаар сарын 12-нд Оросын өдрийг тэмдэглэх тул та бүхнийг бидэнтэй нэгдээсэй гэж урьж байна. Мөн орос хэл сурах хүсэлтэй монголчууд та бүхэн 6 дугаар сарын 16-наас эхлэх зуны сургалтанд маань оролцох бүрэн боломжтой шүү. Бүх үзэгч та бүхэндээ гэр бүлд нь амар амгалан сайн сайхан аз жаргалыг хүсье ёроё. И всем зрителям я хочу пожелать мира, добра и счастья в вашем доме. Так, уважаемые телезрители, Эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг үзлээ. Студид хөтлөгч Бадле Багдаев ажилласан. Өнөөдөр зуучин маань Улаанбаатар дахь Русский домын тэргүүн Валерия Килпикова байлаа. Түр уулзцгаая. телезрители.